Ирэнээс одоо Бээжин гот. За хэдүүлээ. За тэр хатуус нь суунаа. Энэ болохоор унтлагын хатуус. Одоо Ирэнээс 2 цаг гэж яваад за Бээжинд өглөө 7 гэд очив. Бээжингийн ёо. За багцаал өмнөд багцаал шүү дээ. За эндээс хатуус таксинад орж ирнэ. За тэгээд эндээс хөрх юм сууд талбайтай юм байна. За тэгээд энэ бол хаалга нь бол ингээ хоёр талаараа баруун зүүнээр орж гардаг. За ийшээс өргөжтэй явж байгаа. За өмнөд галт тэргийн вокзал дээр ирсэн байна. Өглөөний хоолнд 59 он. Энэ хоёр жиг үнэтэй л гэдэм юм. За ийм гурилтай шүл, за ийм шарсан өндөг. За ийм хоёр хавчиртай, тэгээ ийм юутай бинтэй. За ингээд 59 он болж байна. За Улаанбаатараас одоо галт тэргэнд богоон цоход бол нэг хүний 74 600 л өдөр авчиалжсэн унтлагын богоон сайхан унтаад явна гэсэн. За тэгээ замын үе дээр ерөнхийдөө замын үедээс нөгөө нэг 90 ороход нэг хүний 80 он хил гарахад штэ. Тэгээ хоёр улсын хил дээрээ гараад ирээндээ очиод яг нөгөө ойр зүрийн нөгөө хоол ундаа идэ. За хоол гэхэд нэг за нэг хоёр хүнээр боотоход нэг 50 он мөн ч 60 он болж байгаа байхгүй юу? Гайгүй хоолтой гэхэд. За тэгээ тэрийгээ идчихэд 2 цагаас нөгөө нэг унтлагын автобус явдیں۔ Тэр автобус маань болохоор нэг хүний 220 он болдог. Тэгээ тэр унтлагын автобус маань тэр өдрийнхөө 2 цагаас яваад дараа өдрийн өглөөний нэг 5 мав гэхэд бол Бээжинд ороод ирдیں۔ Тэгээд нөгөө нэг автобус нь болохоор нэг 5 мав өнгөрөөгөөд үүрийн 5:46 үед за буугараа яагараа гэдэг ингээд бүх хүмүүс ингээд ер нь буулгах штеп. Тэгэхээр айгүй өглөө эрт Бээжинд ирнэ гэсэн үг. За тэгээ Бээжингээс та хэд маань тэгээд яг ямар маршрутаар аялах те бид хоёр бол бид бол газраар аялж байгаа байхгүй юу? Газраар аялахад бол ерөөсөө хурдны галт тэрэг автобус гэж явчихж байгаа. За тэгээ Бээжингээс буугаад нөгөө хурдны галт тэрэгэн дээр ирж өмнөд галт тэрэг Бээжинчин галт тэрэгний буудлын 3 буудлаа байдаг. Төв баруун зүүн гэдэг. Бид болохоор зүүн автобусны одоо вокзал дээр нэрсэн байгаа. Энэ одоо хурдны галт тэрэг гэсэн. За энэ Бээжингээс Шанхай урдад 5 цаг нийтдээ 5 цаг явах юм. Одоо хүлээлт гэх юм бол бид хоёр нэг 5-6 цаг хүлээж байгаа байхгүй юу? Тэр хоорондоо яг эндээ бас нөгөө нэг хоол ундаа идээд энэ хурдны галт тэрэгний одоо буудлын дээр болохоор жоохон юм үнэтэй гэдэм юм. Ер нь бол нэг хоолнд 50 он байх жишээ нь тий. Нөгөө нэг хурдны вокзал учраас айгүй үнэтэй гэдэм юм л да. За тэгээд эндээс шууд Шанхай орно. Шанхайгаас цаашаа нислэгээр нөгөө 50 авах юм. За тэгээд тэр үеийнхээ одоо бичлэгийг бас үнийг оруулаад явна. Энэ богооны үн чинь хурдны галт тэрэг чинь болохоор юу яаж аа хэдэн оноо нэг хүний хурдны галт тэрэг чинь нэг хүний хэдэн оноо л хурдны галт тэрэг үгүй шүү дээ. Нэг хүний 600 мөн. Нэг хүний 600 юм. Бээжингийн Шанхай урд орох хурдны галт тэрэг.